Одмондөр суух тавтай морил хэргийн тавч нэвтрүүлгийн ээлж дугаар та бүхэндээ Шиан хотоос хүрэхэд бэлэн болоод байна. Өнөөдрийн дугаарыг Одмондөр суугийн хөтлөгч Бэлгүүн намаа натаа хамтран хүргэх гэж байна. За нэвтрүүлэг танд YouTube-ийн Одмондөр сууг, NTV телевиз болон Одмондөр радио 83.3 107 хост толгойноор та бүхэнд хүрч байна. Хэргийн тавч нэвтрүүлгийн өнөөдрийн дугаарыг чанарыг танд авчирна хүүхэд бидний ирээдүй Bikutan Kids ураатай Lenus Med хэх компани болон амьдралын хэв маяг бүрт Токи тохирно ураатай Токи application event гэж хүргэж байгаа лээ. За өдрийн минь төргий бэлгүнэ. Шиан хотод тавтай морил. Сайн уу гэ баярлалаа гэд. Йоо чиний нэвтрүүлэгт одоо л нэг ингэж орж үзлээ. Харин тий. Ярьсаар ирлээ тий. Арай л гэж. Чи бараг оны өмнөөс ярьсан баха тий. Оны өмнөөс үрг ярьсаар агаад нэг өнөөдөр л нэг хамтарч дугаараа хүргэх боломж тохиод юм байжээ. Бас чиний нэвтрүүлэгт орноо. За өнөөдрийн дугаарыг би их сонирхолтой ийм сэдв сонгосон байгаа. Яг л чамтай ярих гэж зориулж бичсэн сэдв. Яг л физикийн үдэл ярихгүй бол тэгээ дээрэс нь физикч хүнээр тайлбарлуулж сонсох юм бол илүү сонирхолтой байх бах гэж бодож байна. Дэлхийн хамгийн том одоо хурдтай бөөмийн хурдсруур CERN гэж байгаа тийм. Энэ CERN-ийг хэрэгжүүлжсэн Large Hadron Collider гэдэг нэг төсөлтэй холбоотой нэг юм шүүхийн маргаан байгаа юм. Шүүхийн маргаан. Тий. Одоо ч хэрэгжиж л байгаа л та. Яг үнэ. Одоо ч гэсэн хэрэгжиж байгаа. За энэ LHC гэдэг энэтэй холбоотойгоор одоо үйл ажиллагаатай холбоотойгоор хар нүх үүсгэх гэж байна. Тэгээ бүр дээрэс нь ингээд дэлхийг залхих гэж байна гэдэг айдсаас үүдэлтэй бүр Европ даяар шүүхийн маргаанууд үүсчихсэн гэдгийг сонсч байсан уу? Яг зүгээр хальт дуулж яснаас яг нарийныг мэдчихэж байгаа. Тэр чинь нөгөө бүр бакалаврын оюутан бахт нэг юм хөвчихсэн. CERN дэлхийг устгалаа гэдэг одоохондоо устгаагүй л юм тийм. Чи та бараг 2008 оноос хойш 18 жил ажиллаад гайгүй л юм бид нар. Энэ нэр яг юу болж ирсэн? За энэ нь бол одоо ингээд шинжлэх ухаанч одоо эрдэмтэн та нарын хувьд ялангуяа физикч хүмүүсийн хувьд бол тий одоо энэ хар нүх гэдэг энэ төр ойлголт бол маш энгийн ойлгомжтой юм байх л та. Гэтэл одоо мань мэтийн ямар ч нэг тиймэрхүү ойлголтгүй нөхдүүдэд болохоор нэрээсээ ингээд нэг юм жижигхэн хар нүх үүсчих юм бол нэрээ л ингээд тэрэн рүү ингээд дэлхийс хорогдоод орчих юм бах гэсэн нэг тэгж айц төрж магадгүй юм. Магадгүй л юм. Яа, энэ бүртгтэй бүр их сонирхолтой кейс санагдсан. Тэгээд мань мэтийн яг энэ талаарх яг бүрэн ойлголтгүй физикч биш хүмүүс үнэхээр айдас төрснөөс болоод бүр энийг чинь бүр doomsday. Одоо энэ LHC-г ажиллаж эхлэх өдрийг бүр doomsday гэж үзээд бүр хүмүүс бүр амар айдас хүчтэй автчихсан юм байна шүү дээ. Чинь бүр юу гэдэг вэ хаа? 2008 онд ашиглалтанд орохын өмнөхөн нь жагсаал болоод тэгээ хүмүүс ингээд дэлхийг устгалаа наатахаа болов энэ төр бөө юм болж исэн. Яг нэг талаар нөгөө юу харагдаж байгаа юм л та тий бидний боловсролын байдал харагдаж байгаа байхгүй. Магадгүй. Одоо тэгтээ яг бас шууд боловсрол гэж ойлгох уу хэдийгээр боловсралтай байлаж гэсэн үнэхээр яг тэр хаар нүхч гэдэг юм яг шинжлэх ухааны талаас нь мэдгүй хүн бас байж болно шүү дээ. Хүн болгон физикч байх эсгүй гэдэг шиг тий. Тэгэхээр тэр зэргийн нарийн сайн мэдээллийг нь өгөөгүйгээс болсон байж магадгүй юм гэж бодож байна. Тийм бас тийм юу алдаа байгалах л та. Гэтэ яг юу гэжсэн юм тэр чин тэр үед бас нөгөө нэг жижигхэн сурталх ухуулгын ажил гэдэг лүү тий. За одоо хоёлаа яг тэр хэсэг нь орно шүү заяа. Яагаад хүмүүс тэгж айдас үүсэд орчваа гэдэг талаар хэн эхлүүлчихв гэдэг дээр тий. За одоо тэр LHC гэдэг яг юу юм бэ? Яагаад энэ машиныг одоо дэлхийг устгах машин гэж нэрлсэн бэ гэдэг талаар нь ярьж өгье. Энэ Large Hadron Collider гэдэг нь Швейцар, Францын хил дээр байрладаг энэ CERN гэдэг одоо энэ олон улсын том байгууллага байна тийм. Европын цөмийн шинжилгээний нэгдсэн төв. Тий. Nuclear Research гэдэг том байгууллага. За энэ нь бол ингээд ийм 27 км урт тойрог хэлбэртэй ийм хонгилд протонуудыг ингээд бараг гэрлийн хурдтай нүсийн бараг 99.99999 ийм хувьтайгаар ингэж мөргөлдүүлдэг юм хийдэг юм байна шүү дээ тий. За тэгээд гол зорилго нь бол Higgs boson гэдэг энэ бурхны бөөм гэдэг нэртэй нэг тийм юм илрүүлэх зорилготой байсан юм уу? Тэгээ энэ бас инээдтэй түүхтэй. Ягаад тэгэхээр
Хигсийг нэг гэж 50 жилийн өмнөөс эхэлж цэрний элицийг барьж эхэлсэн байгаа байхгүй. Тэгээд ягаад бурхны бөөм God particle гэдэг нэртэй болцсон гэсэн чинь анх Lederman гэдэг физикч Хигсийг ингээд бид нар хайж байгаамаа цэрэн дээр ингээд ном бичээд өгөөч гээд. Тэгсэн чинь нөгөө нөхөр чинь номоо анх God particle биш God diamond particle гэж нэрсэн. Тийм ядаргаатай бөөм байсан физикч нар. Тэгсэн чинь нөгөө publishing компани нь хараалын үг номон дээр тавьж болохгүй тэгэхээр даймны нөхөд God particle болох чи. Сонирхолтой. Тэгээ үндсэндээ одоо тэр Higgs boson болон энэ нөгөө нэг их тесрэлтийн дараах анхны тэр нэг секундуудыг дуурайх явдлыг бас гаргаж авах. Физикийн талаар нь гаргаж авах, дахин давтах энэ гол зорилготойгоор хийгддэг юм шиг байна ш тийм ээ. За тэгээд энэ LHC гэдэг энэ LHC-ийн энерги нь өөрөө тийм 7-оос 14 телеэлектрон вольт тера электрон вольт. Тера электрон вольт энэ бодвол их л аимшигтай юу гэсэн үг вэ? Үнэх аимшигтай биш шүү дээ. Хүмүүс бас тэгж бодоод байдаг ш. Нэг аимшигтай биш. Энд чинь манай нарны цөмийн температур л гэсэн. Хэдэн сая температураа? Тийм нарны температур л гэсэн. Нэг амар биш. Ердөөл. Тийм ердөөл. За ямарч л гэсэн энэ бол тийм өмнөх манай дэлхий дээр байсан энэ хурцгууруудаас хамгийн хүчтэй. Тийм хүчтэй өндөр үзүүлэлттэй юм шиг байна те. За тэгээд энэ 2008 онд анх энэ LHC-г асаахад олон нийтийн дунд мини хар нүх бүтээх гэж байна. Тэгээд дэлхийг ингээд бүр дотроос нь идэх гэж байна гэдэг ийм нэртэй айдас гарч ирсэн. За яагаад ингэж вэ гэхээр одоо зарим онлайн физикт ялангуяа юм нэг нэмэлт хэмжээтэй string theory гэнэ. Тэ ийм string theory-д ийм өндөр энергид микроскоп хар нүх үүсэх магадлал байдгаа гэж бас үздэг тайлбар байдаг юм байна. За тэгээд эрдэмтэд бол энийг огт мэдгүй биш ер нь эртнээс л судалдаг байсан юм байна л да. Ялангуяа ЦЕРН дээр 2003 2008 онуудад энэ дээр маш гүнзгий тайлангууд хийгээд эрдэмтэд ямар ч эрсдэлгүй гэдэг юм тайлан дүгнэлт гаргасны үндсэн дээр LHC-г 2008 онд эхлүүлэхээр ингэж төлөвлөд байсан. Ямар ч одоо асуудалгүй гэдэг энэ уул нь бол нөгөө төрөний ойлоо ярьжсэн те хүмүүст мэдээлэл өгөө тэр мэдээлэл өгж байгаа нь хамгийн гол нь юм шинжлэх ухааны тайлан хэлбэртэй гараад байгаа байхгүй юу? Тий одоо нэг хитрхи техник гэх. Хитрхи юм те онлайн юм ч ярьдаг юм уу? Ямар ч л гэсэн энэгээр тайлангууд уул нь бол ЦЕРН хийсээр л байсан. 2008 онд ялангуяа тэр эхлүүлэх хүртэлх хугацаанд. Гэхдээ энэ айдас огт арилсангүй. Бүр түрүүний ярьснаар тэ ЦЕРН-ийн гартаа бүрслэж жагсаал цуглаан хийгээд дэлхийг ингэс өрүүлэхэ бойлмол тэ. Тэгээ бүр шүүх хурал хүртэл асуудал хурцсан байдаг. За 2008 оны 3 сарын 21-нд Хавай мужийн холбооны шүүхэд Walter Wagner гэж нэг юм хүн одоо тэтгэвртэй гарсан юм өмнө цөмийн аюулгүй байдлын ажилтан бас хийдэг байсан, бас физикч, хуульч мэргэжилтэй ботаникийн чиглэлээр ажилладаг юм супер хүн юм. Тий, нэг хөгшин хүн байгаа хгүй. Тэгээд энэ хүн болон Испани сэтгүүлч Луис Санчо нар хамтраад одоо ЦЕРН, Fermilab, за тэгээд Америкийн нэгдсэн улсын Energy Department, за тэгээд National Science Foundation энэ бүгдийг нь буруутгаад шүүхэд зарга үүсгэсэн байдаг. За гол шаардлага нь юу гэж тавьжсэн гэхээр LHC-г асаахаас өмнө дор иж 4 сарын турш юм аюулгүй ажиллагаа, аюулгүй байдал, тэгээд байгаль орчны нөлөөлийн үнэлгээ тайлан юм хяналтуудыг тасралтгүй хийх. За тэгээд тэр хүртэлх хугацаанд бүтэн зогсоох, төслийг бүтэн зогсоо гэдэг ийм шаардлагыг тавьжсэн. Тэгээ яагаад ингэжсэн гэхээр түрүүнд ярьсан те тэдний үзэжсэнаар энэ LHC-гийн энэ протонуудыг мөргөлдүүлэхэд өндөр хурдтайгаар мөргөлдүүлэхэд энэ мини хар нүх үүснэ гэдэг л айдас байгаа. Тэгээ дээрэс нь энэ нь ийм нөгөө Hawking radiation-аар ингэж уул нь уурших хэвээр гэж тайлбарладаг юм уу да. Тийм яг хар нүх жижигхэн хар нүх байх тусмаа хурдан уршиж алдаг болно л доо. Тиймэрхүү. Гэтэ энэ бас онлайн л таамаглал маргаал юм шиг үү те. Энэ хүний үзэжсэнээр бол энэ Hawking radiation-аар ерөөсө уусахгүй харин ч бүр ингэж өсөж томорноо гэж энэ үздэг байсан юм. Үздэг маргаад байсан юм байл та. За тэгээд ингээд бүр энэ хар нүх ингэж ууршиж алга болохгүй учраас улам томорсоор энэ дэлхийг одоо багтна ингээд хар нүх болгож хувиргаад одоо тэгээд энэ сар одоо хиймэл дагуул одоо юу гэдэг бүгднийг ингээд
залгинаа гэсэн ийм гомдол гаргасан юм. Тэгэхдээ одоо тэр шүүхэд гаргасан хэмжлэлтэй бүр яг ингэж бүр үг юу гэдэг үг бүрчлэн хэлэхтэй гэсэн байгаа. LHC болвол Doomsday Machine гэж бүр хэлсэн байхгүй. Тэгээ энэ үгнээс нь болоод ингээд олон нийтэд яг энэ үг нь тренд болж гарч ирсэн гэсэн. Doomsday Machine буюу одоо дэлхийг залгих, сүрүүлэх машин гэж те. За тэгээ энэ Вагнер гэдэг энэ шүүхэд гомдол гаргаад яваад байгаа хүн биш үү те. Энэ хүн чинь зүгээр гинт гарч ирээд бас ийм хэрүүл маргаан ч юм уу зарга шүүгэн хийгээд яваад байгаа бас хүн биш юм байл юм. Манайхаар бол нэг тэмцэгч гэдэг шиг те. Маягийн хүн байгаа хгүй юу? Энэ Вагнер активист маягийн хүн. Активист хүн байгаа. Тэгэд энэ хүн өмнө нь 1999 онд нэг Brookhaven-ийн энэ RHIC гэдээ бас хурцсуур байдаг юм байна шүү дээ тий. Одоо цэрнээс өмнөх том хурцсуур байдаг. Тий. Яг энэ хурцсууртай холбоотойгоор бас яг ийм асуудлаар ингэж бас шүүхээр маргалтаад явж исэн юм бэл. Зөвхөн хурцсууруудыг шүүхт өгдөг нөхөр юм шүү. Хурцсууруудад их л дургу хүн юм шүү. Одоо мэдэхгүй. Гэхдээ энэ хүн чинь өөрөө физикч юм байгаа даа шүү дээ. Бас мэрэгжлийн scientific төрлийн хүн байгаа. Монголд нэг тийм хүн байдаг шүү дээ. Өөрийгөө физик шиг нэрлэлцээ физик мэддэг хүн байдаг шүү дээ. Тийм үү? Энд чагсаа яваад байдаг нэг дурак гэдэг шүү дээ. Тэр шиг л юм байна л та. Физик шиг амар бас юу яадаг хүмүүс бас байгаа шүү дээ. За тэр шиг. За 1999 онд энэ Walter гэдэг хүн болохоор Brookhaven National Laboratory гэж байд юм байна. Энэний тийм relativistic би буруу relativistic heavy ion collider гинэ. Тавчсан нэр нь RHIC. За энэ хурцгуурын талаар бас л юм санаа зовсон асуудал ярьж гарч ирж ийсэн гинэ. За тэгээд энэ хүний үзэжсэн асуудал нь болохоор ийм strangelets гэдэг нэг юм ойлголтууд байдаг юм да. Тэгээ strange quark агуулсан тийм hypothetic тоосон зур гинэ. Тэгээд энэ одоо энэ нэг хурцгуурын үйл ажиллагаанаас болоод энэ нэг strangelets тоосон зур үүснэ. За энэ нь бол ингээд тийм ердийн бодис болоод биш те ердийн зүйл биш ингээд харин ч одоо хүрсэн болгоно ингэж устгадаг нэг тийм гинжин урал үүсгдэг. Тэгээ бүр яваандаа эн чинь баг ингээд манай гаргийг бүр ингэж устгах зүйл гэсэн юм санаа зовсон онол гаргаж ирсэн байгаа юм л та. Одоо нэг кинонд дэр гардаг шиг юм одоо ингээд хөрсөн зүйл болгоно ингэж идэж залгдаг юмыг одоо энэ яг тэр үед угаасаа одоо нэг RHIC чинь болохоор яг heavy ion нээдэг юу багхгүй юу? Хурцсуур тэгэнгүүт тэнцээ чи нэг атомын цөм дотор кваркуудыг нээдэг. Тэгэнгүүт зарим төрлийн кваркууд онцгой шим чанартай байж магадгүй гэж таамаглаж ирсэн баггүй юм. Тэгэнгүүт тэр strangelet гэдэг юм бөөм үүсчүүл те атом үүсчих юм бол өөр атомд очиж харилцан өөрчлөлт орохдоо нөгөөдгөө өөртөө адилхан болгоо ячдаг. Strange matter тий цаашаа юм сонирм юм тархаж маа. Одоо ч гэсэн гэхдээ энэ бол зөвхөн таамаглал. Тий ерөөсөө таамаглал. Гэхдээ одоо бол баг ер нь иймэрхүү юм байхгүй гэдэг мэддэг болсон. Яг тэр үе чинь нөгөө нэг мэдгүй л байсан байгаа юм л та тий. За энэ хүн яаж энэ одоо маргааныг олж үүсгэсэн бэ гэхээр 1999 оны 3 сард Scientific American сэтгүүлд одоо энэ нөгөө нэг RHIC-тэй холбоотой ийм нийтлэл гарсан юм байна. Одоо A Little Big Bang гэдэг нэртэй нийтлэл. За тэгээд энэ нийтлэлийг нь олж уншсан Вагнер тухайн сонины сэтгүүлийн газар руу захидал хийлгээгээд за энэ RHIC-д одоо ингээд мини хар нүх үүсгэх магадлал хэдийгээр багч гэсэн одоо энэ strangelets үүсгэх магадлал бас байгаа штэ гэдэг талаараа ийм хариу захидал бичсэн юм байна. Одоо нийтлэлд нь захидал бичсэн гэсэн үг. За тэгээд энэ strangelets-ийг одоо энэ нэг Kurt Vonnegut гэнэ нэг юм ICE гэдэг нэг юм бодистой зөвөрлөж захидал бичсэн гинэ. Тэр нь одоо ямарч байсан юм бэ? Мэдгүй юм. Нэг ямар ч л гэсэн нэг түрүүн миний ярьсан кинон дээр л гардаг шиг юм хүрсэн болгоноо залгидаг тийм хинийч үл мэддэг юм амар нууц юм байгаа. Тийм strange юм үснэ. Тэгээд улмаар ингэж дэлхийг устгаж болцсон шүү гэсэн ийм агуулгатай захидал биччихжээ. За үүнийх нь хариуд Нобелийн шагналт эрдэмтэн Frank Wilczek гэж хүн хариу захидал бичсэн байгаа.
Тэгээ миний хар нүхний одоо тэр нэг сценарийг бол наач бол итгэхэд бэрх зүйл. А гэхдээ энэ Strangelets гэдэг ойлголт бол possibility бол байгаа. Байж магадгүй гэж. Энд чинь 99 оных шүү дээ. Тэгэхээр тиймэрхүү агуулгатай хариу загтал бичсэн нь энэ хүнийг ингэж бүр олон нийтийн анхаарлыг одоо татхад хүргэсэн. Улам бараг дэвргэх шалтгаан. Улам бүр дэвргэх шалтгаан болсон. Энэ хүний бид бичсэн загтал хариу загтал бичснээрээ энэ хүн ингэж дэвргэж өгсөн гэж хэлэх юм уу те. За тэгэнгүүт яг үүнийхэн дараа Sunday Times гэд сонин дээр Big Bang machine could destroy the earth гэх маягийн гарчигтай нийтлүүд дахиад яаж игээл дэлхийг л устгах гэж. За ингээл нэг дэлхий даяар шүүгжээжээ. За хамтран ажиллагч танилцуулбаа. Хоёулаа эхний хамтран ажиллагчаа танилцуулаад тэгээ үргэлжлүүлээ тий. Энд гэхдээ сая ингээд харангуут энэ нөгөө зараг үсгсэн нөхөр айгүй юу юм бэ? Зөвүүн юм бэ? Юу гэхээр уншицсан байгаа байхгүй юу? Тэр нөгөө онлуудыг тэгж байгаа тэнцэнээс мэдээд нь шүү дээ. Энэ бол байж магадгүй гэдэг. Таг мэдхгүй хүн бол таг буруу юм ярина шүү дээ. Тий. Ялцгүй ямар нэгэн тийм сэжиг тамга байсан болоод чи бас юм ярьж байгаа шүү дээ. Огт юу мэдгүй байж. Оргуу хоосон юм яриаг бол. Манайхан шиг тэгээ арайчс оргуу юм ярьдгүй юм байна. За тэгэхээр өнөөдрийн хэргийн төвчийн эхний хамтран ажиллагчаар Linus Med компани хамт олон ажиллаж байгаа. Тэгэхээр одоо нөгөө Linus Med-ийн хамт олон чи витамин, ашигтай бактери зэрэг бүтээгдэхүүнүүд оруулж ирдэг шүү дээ. Тэгмээд одоо хавар ингээд дундаа орж байгаа. Ялангуяа манайхан хүүхдүүдтэй тэгээ хөгш настай хүмүүстэй тий витамин болон ашигтай бактерийн одоо нэмэлт бүтээгдэхүүн авах юм бол айгүй хэрэгтэй байна. Яг тэгэхээр хавар бид нар бүгд л мэдэн шүү дээ. Бидний бие чинь ерөнхийдөө ингээд жоохон одоо ядардаг те нөгөө хаврын ядаргаа энэ төр гэл тэр зүйлүүдэд маань хэрэгтэй. Мөн дээрэс нь ерөнхийдөө одоо ингээд нөгөө хотод амьдарч байгаа ч юм уу одоо орчин үеийн бид нар чинь наадсахал D витамины хэрэгцээ шал өөр болсон учраас D витаминаа нэмэлтээр хэрэглэж авах юм бол айгүй хэрэгтэй байна. Тэгэхээр манай сонсогч нар маань Linus Med-ийн бүтээгдэхүүн витамин болон ашигтай бактерийн бүтээгдэхүүнийг хавар хэрэглээрэй гэж уриалъя. Хэрвээ та дэлгэрэнгүй мэдээлэл амаар байвал Archeology Mongolia гэдэг Facebook хуудасаар навч болно. Утасны дугаар нь болохоор 833 5191 9934 9717 гинэ. За тэгээд эсвэл яаж болно шүү дээ. Заавал холбогдохгүйгээр гадуур явж байгаад ийш тийшээ ороод авчмаар их юм бол Health Point болон бүх имийн сангуудаар зарагддаг гэж шүү манайхан. За гэхдээ энд нэг зүйлийг бас давхар шүү энэ ч ялангуяа хаврын цаг үеэр. Тий, нэг зүйлийг хэлэх хэрэгтэй. Тэрний юу гэхээр заавал эмчийн зааврын дагуу хэлэх хэрэгтэй. Тэгэхгүй бол манайхан ч бас нөгөө витамин сайн гингүүт очоод бүгдийг нуугаад эхэлдэг те хамаагүй тэгж болохгүй. Тэгэхээр заавал ялангуяа D витамин дээр бас болгоомжтой хүүхдэд уулгахтаа болгоомжтой байхгүй бол D хэтрэх аюул гэдэг чинь бараг дутагдсанаас илүү аюултай гэж. Гэтэ энэ нь бити угаараа гэсэн үг бас биш. Бас биш уух хэрэгтэй. Зөв түнгаар нь ууж явах хэрэгтэй. Бас ашигтай бактери хэрэглэж сурах юм бол агуу хэрэгтэй гэдэг юм л. Ялангуяа нөгөө ходоодны үйл ажиллагаа зохицуулдаг учраас ядчил нойронд нөлөөлдөг гэсэн. За тэгэхээр өнөөдрийн хэргийн төвчтэй хамтран ажилласан Linus Med-ийн хамт олондоо баярлалаа. Баярлалаа. За буцаад хоёлаа хэрэг рүү оръё. За ингээд дэлхийд даяар шоу гэж ихсэн. Дэлхий одоо ингээд сүрүүлэх гээд байна гэд. За тэгэд үүнийх нь хариу арга хэмжээ олгож Brookhaven National Laboratory гэдгийн байгууллагын захирал нь энэ асуудлыг шийдэхийн тулд ийм шинжээчдийн хороо комисс томилж ажилласан байгаа. За үүнд нь нөө түрүүнд нэр дурдгдсан Нобелийн шагналт эрдэмтэн Wilczek орсон байдаг. За ингээд нэг 3-4 үний бүрэлдэхүүнтэй эрдэмтдийн баг томилсон. За энэ хүмүүс 1999 оны 9 сард Review of Speculative гингүүтэй Disaster Scenarios at RHIC гэдэг ийм тайлан гаргасан. Disaster Scenarios гэдэг юм аа. За тэгээд энэ тайланд болохоор дараах ингээд үүсэж болцсохгүй нөхцөл байдлуудыг судалж шинжилсэн байдаг юм байна. Strangelets үүсэх болон тэдгээр нь одоо ердийн бодисыг хувиргах тийм гинжин урвал үүсгэх боломжтой эсэх. За хоёрдугаарт нь мини хар нүх үүсэх эсэх. За гуравдугаарт нь одоо ийм вакуумын тогтворгүй байдал үүсэх эсэх гэсэн юм асуудал юм. False vacuum задар transition гэдэг юм байна те англиар. За ийм нөхцөл байдал үүсэх боломжтой эсэх талаар ингэж судалгаа хийжээ. За тэгээд дүгнэлтд
нь юу гэж хэлсэн гэхээр за иймэрхүү төрлийн тийм катастроф үүсгэх сценариуд бол энэ туршилтын нотлохоо онлын аргументуудаар бол баталгаатай үгүйсгэгдэж байна. Ерөөсөө юм байхгүй. Боломжгүй. Тий, боломжгүй байна. За энэ RHIC-д энэ хүнд ионы туршилт хийх нь одоо манай гаргийг тийм аюултай байдалд оруулахгүй тий одоо юу гэдэг аюулд оруулахгүй гэдэг нь бол ямар ч эргэлзээгүй. Тайван бай. За тэгээд strangelets үүсгэхэд олон бие даасан нөхцөл нэгэн зэрэг бүрдсэн байх шаардлагатай гэж байна. За тэгээд negatively charged байх юм, stable, sufficient size, acceleration ability гэх мэтийн маш олон нөхцөл байдлууд зэрэг бүрдсэн байж ингэж магадгүй үүсэх магадгүй гэж. Тэгээд тэгэхдээ энэ магадлал бол маш бага гэж юм дүгнэлт гаргасан юм. Гэхдээ энэ strangelets-ийг огт үүсгэж чадаагүй байгаа яг энэ үед. Гэхдээ яг энэ чинь бас юу л та нөгөө нэг тухайн суур онолт нь ийм зүйл байдаг байж байгаа учраас магадлалаар л хэлэх байхгүй. Тэдэн тэрбумд нэг байж магадгүй. Тин чи бас нөгөө судлаач хүмүүсийн юу гарчиж байгаа юм л та. Шууд үгүй гэж үгүйсгэж чадахгүй. Үнэхээр байгаа амиг байгаа л гэж хэлдэг. За тэгээд манай дэлхий одоо ингээд энэ сансрын туяа буюу одоо cosmic rays гэдэг сансрын туяа гэх үү. Одоо энэ сансрын туяатай ингээд мянган жилийн турш одоо мөргөлцөөр л байгаа, энерги өвдөлтөй мөргөлцөөр л байгаа. Гэхдээ одоо хүртэл ямар ч асуудал үүсээгүй л байгаа гэдгийг ингэж бас нэмж дурдсан байгаа. Тэгээ нэг одоо юу гэдэг юм нотлох баримт болгосон гэсэн үг тий. Яг нөгөө cosmic сансрын цацрагч нь юм тэр RHIC-ийн энергиэс хэдэн тэрбум дахин өндөр энерги юм орж ирж байгаа. Тэгээд 4 тэрбум жилийн турш дэлхийн бөмбөгдөд бид нар байж лээ шүү дээ. Тэгэхээр чи гэд бидний юмэгэд өөрсдөө сүнөч чинь хэр чинь агуу сонин уран зөгнөлт кино шиг юм болно шүү дээ. Харин одоо тэгээд тэр хэсгэл бүр хамгийн сонирхолтой. Юмд хөрөнгүүд яг л нэг уран зөгнөлт кино. Бараг тэр үний санаанаас үүдэж зарим нэг кинонууд хийгдсэн байна. Магадгүй. Тий. За тэгээд энэхүү тайлангаа Reviews of the Modern Physics гэдэг сэтгүүлд нийтлүүлээд за энэ нийтлэл гарсныхын дараа олон улсын маш олон эрдэмтэд бас яг энэ төрлийн дагнас судалгаа хийгээд бас ижил төстэй дүгнэлтүүдийг гаргасан байна. Өөрөөр хэлбэл RHIC-гийн хийж байгаа үйл ажиллагаа ямар ч аюулгүй гэдэг. За гэтэл нөгөө Вагнер гэж хүн итгэдэггүй ээ. Энэ тайлбар итгэхгүй. Тас гүрийсээр л байна. Нэг үг байдаг шүү дээ тий. За энэ үнийг би тэнэг гэж хэлээгүй л дээ. Гэхдээ тэгээд нэг эрдэмтнийг юу гэдүүлээ 40 эрдэмтнийг нэг баримтаар итгүүлж болно. Нэг тэнийг 40 баримтаар итгүүлж чадахгүй гэдэг шиг. Тэгээд дэлхийд даяар энэ талаар одоо хамаг л судлаач шинжээчид энэ талаар судалсан боловч Вагнер гэж хүн итгэдэггүй. За тэгээд 1999 онд Калифорнид хэрэгсэхгүй болчоор Нью-Йоркд ингээд өөр газар шүүхэд хандаад энэ RHIC-г бүрэн зогсоо гэдэг юм шаардлагуудыг тавьж исэн. За яг хууль зүйн талаасаа энэ асуудал дээр шүүхүүд юу гэж үзэж исэн бэ гэхээр нэг lack of jurisdiction буюу хэргийн харьяал нь хамаарахгүй гэдэг үндслээр хэрэгсэхгүй болгож исэн Нью-Йоркд өөр газар байдаг гэсэн үг тийм. Тий одоо нөгөө нэг лаборатори ч өөрөө Нью-Йоркт байгаа шүү дээ тий. Тэгэхээр Калифорнид шүүхэд өгчгөр чинь бид нар чи ямар амттай юм бэ гэж хэлэх нь тодорхой шүү дээ. Тэгээд jurisdiction байхгүй гэдгээр татгалцчихсан. За нөгөө Нью-Йоркт дахиад очиод хандахт нь одоо яг ингээд хүн итгэхүйцтэй баттай ноттой нотлогоо чиний нааданд тавиад байгаа нэг хэмжлэлт чинь алга байна гэдэг үндслээр одоо хэргийг хүлээж авахаас татгалцсан байгаа даа. Тэгээд одоо юу гэдэг өөрөөр хэлбэл credible threat of harm байх ёстой гэдэг нэг юм ойлголтыг эндээс ингэж гаргаж ирж байгаа байхгүй юу. Яг ингээд энэ хүний ч юм уу тухайн хохирогчийн эсвэл нэхэмжлэл гаргаж байгаа эсвэл их ашиг сонирхлох нь хөндөгдөж байгаа этгээдэд боддоор аюул учирч байгаа. Энэнийг нь нотлох ёстой. Тэрнээс зүгээр ингээд фантазлаад байж фантазаас айгаад тэрнийхээ эсрэг ингээд шүүхэд хандаад байна болохгүй шүү дээ тий. Тэгэхээр шүүх энийг бол credible нотлох баримт чи гаргаж ирэх ёстой гэдэг үндслээр энэ үний нэхэмжлэгийн тухай үед хэрэгсэхгүй болгож ирсэн байна. За энэ хүний ингээд 99 онд хийжсэн нэхэмжлэгийн талаар ярьлаа. Одоо ойлоо буцаад 2008 оны Doomsday руу очие заяа. Церн рүүгээ эргэж очие. Тий, Церн рүүгээ эргэж очие. За энэ Церний хэрэг дээр болохоор шүүгч Хелен
Helen Gilmore гэж хүн 2008 оны 9 сарын 26-нд хэргийг хэрэгсэхгүй болгосон байдаг. За энэ дээр шалтгаан үндэслэл нь бол яг өмнөх 90 оныхтай адилхан. Америкийн нэгдсэн улс энэ дээр lack of jurisdiction гэдэг үндэслэл нь адилхан гэж байна шүү. Тэрнээс биш энэ CERN гэдэг энэ байгууллага чинь өөрөө одоо Америкийн нэгдсэн улсын шүүхэд дуудагдах этгээд биш ээ. Чинь өөрөө статус нь бол шал өөр. Одоо Европын холбооны байгууллага. Одоо жишээлх юм бол нүүб энтер гэдэг шиг байгуулга байхгүй юу? Энийг чинь айлч нэг манай ус жишээлбэл нүүбийг шүүхэд хариуцагчаар тэдэнд өргөний хохирол гаргуулна гэдэг юм хөө байдлаар дуудаж чадахгүй шүү дээ. Яг л тэрнтэй адилхан ийм өөр immunity статустай байдаг дарахын эрхтэй гэсэн. Тэр яг тийм статустай байгуулга учраас өөр ямар нэгэн улсын jurisdiction-д хамаардаггүй. Тэгээ CERN нь ерөөсөө өөрөө бие даасан одоо хууль дүрм журамтай ажилчид нь юм тусгай тийм албан эрх үүрэгтэй. За тэд нар нэгээ тусгай бас статустай явдаг. Ийм онцгой байгууллага учраас Америкийн нэгдсэн улсад 1000 жишээ шүүхэд өгөөд CERN-ыг одоо дампууруулж чадахгүй байна шүү дээ. Зогсож чадахгүй байна. За хоёрдугаар үндэслэл нь бол яг дахиад адилхан одоо хүн итгэмээр тийм хор хөнөөл учруулна гэдэг юм гаргаж ирээжээ. Тэгэхгүй бол зүгээр айд цүтсээсээ болоод ийм нэг таамаглал дэвшүүлсэн юмыг чинь яаж хүлээж авах юм бэ? Тэгээ ийм үндслээр бол хэргийг нь хэрэгсэхгүй болгосон байдаг. Гэхдээ нөгөө нэг Вагнер болон сэтгүүлч Санчо нар ерөөсөө боож өгөөгүй. За эдгээр дахиад давзаалдах шатны шүүхэд гомдол гаргасан. За дээд шатны шүүхэд бас гомдол гаргасан. За тэгээ шүүгч нар бол энэ дээр хууль зүйн хувьд ямар дүгнэлт хийсэн бэ? Одоо эн чинь нөгөө нэг common law системтэй одоо эрх зүйн системтэй орнууд учраас аливаа нэг хэрэг маргааныг шийдсэн бол дараа нь ижил төстэй хэрэг маргааныг шийдэхдээ яг өмнөх хэрэгээсээ жишээ авч шийддэг ийм эрх зүйн системтэй орнууд. Тэгэхээр энэ дээр ингээд шийдэгдсэн зүйлүүд дараагийн хэрэгүүдэд түүхэн жишээ болоод өөрөөр хэлбэл дагаж мөрдөх хууль нь болоо ингээд явчихж байгаа байхгүй. Тэгээ энэ дээр нэг ийм нэг ойлголт гаргаж ирсэн нь шүүгч нар шүүхийнхаа шийдвэр дээр ирээдүйд учирч болцсохгүй хор хөнөөлийн талаарх таамагласан айдас нь үнэндээ гэмтэл учруулж байгаа хэрэг биш юм гэдгийг ингэж бүр маш тодорхойлж өгсөн байдаг. Өөрөөр хэлбэл энэ ингээд эрх зүйн систем дээр энэ ойлголтыг ингэж дэлхийд даяар үндсэндээ бараг хамгалсан гэх юм уу? Ирээдүйн таамаглал дээр үндэслэж шүүх хязгаар шийдвэр гаргахгүй шүү. Ирээдүйд дэлхий сүрүүлж магадгүй байна гэж бодоод шийдвэр гаргаад өнөөдрийн шийдвэрийг цацлаад байгаа. Тэгээ бас логик гэв тийм л юм да. Тэгэхээр энэ ойлголтыг ингэж маш тодорхой болгож эцэслэн шийдсэн байдгаа гэсэн үг. Одоо энэ хэргийн ач холбогдол нь бол за тэгээд энэ хэрэг өмнө нь хоёулаа хоёр дахь хамтран ажиллагч байсан хэвчээ. Тэгээд төсөөлөгсөр рүүгээ орё тий. Хоёр дахь хамтран ажиллагчаар Токи хамт олон байгаа. Тэгэхээр амар гоё одоо үйлчилгээ юм билээ. Тэр нь юу вэ гэхээр нөгөө Монголд идэг асуудал байгаа шүү дээ. Нэг зогсоолын асуудал, хоёр зогсоол дээр би машина тавьчаад буцаагаад машина гарангууд нэг юм агуу механик те нэг юм холоос бүг ингэж өгөөл нэг юм саваа гарч ирэл аваад тэгэл нэг юм пилээд өгөөл нөгөөтг нь яг би хэдэн цаг зогсноос мэдээдгүй те хүн чинь уусаа тэгэл ажилтаа явж байгаа бол мэдээдгүй шүү дээ. Тэнгүү Токи нэг агуу амархан боллоо. Тийм аппликейшнийг суулгаад юу руугаа орлоо, зогсоол руугаа орлоо, уншууллаа, тэмцээн цаг нь гараад ирнэ. Тэгээ ажиллаа яаж явж байгаа буцаагаад гарлаа. Яг л одоо баран минут секундын наривчлалтай байгаа. Тэгэл гарангууд нь уцаараа буцаагаад яваад төлчихнэ. Тий. Их зогсоолын төлбөрөөр төлчихнэ. Надад бол бүр амар гоё, үнэхээр амар үйлчилгээ санагц. Тэгэхээр just Токигийн улаан фэн. Хоёр дахь хамтран ажиллагчаар Токигийн хамт олон маань ажиллаж байна. Тэгэхээр яг манай сонсогч нар дэлгэрэнгүй мэдээлэл нь бол ерөөсөө шууд Токи Facebook хуудасаас нь авах боломжтой юм байлээ. Тинчээ яаж ашиглах уу, тий яаж ажиллах уу гэдэг дэлгэрэнгүй мэдээлэл нь өгдөг. Тэгээд бас ингээд аппликейшнийг суулгачаад ойлгохгүй зэгсэрчдэг. Тэгэнгүүт шууд тусламжийн цэсрэг рүү орчдөг. За тэр бас амар мэдээгүй юм биш тий. Тэгээд бас дэлгэрэнгүй мэдээллийг авч болно. Тэгэхээр хамтран ажиллаж байгаа Токигийн хамт олондоо баярлалаа. Амар гоё үйлчилгээ Монголд оруулж ирж байгаа талархлаа. Одоо энэ тэнд явж байхдаа нэг энэ манай Монголд ийм байдагч байсан болоосоо ингэдэгч болоосоо гэдэг юмнуудыг бас манай Монголд оруулж ирж байгаа. Тэгээд Токигийнхантаа бас хамт олонд баярлалаа. За тэгэхээр манай хэрэг маань одоо юу болж байна? За тэгээд энэ хэрэг дээр бол энэ нэг CERN-ийн өөрийнх нь
гаргаж ирсэн тэр тайлан дүгнэлтийг бас шүүх ишилсэн байгаа юм л да. Нөгөө 2008 онд гаргасан тайлангийн өөрөөр хэлбэл ингээд бид нар чинь тэ энэ cosmic ray гэдэг юмд чинь ингээд насаараа байгаа штэ дэлхий чинь бүр анханасаа байгаа штэ гэтэл тэгээд зүгээр л байгаа штэ тэгээд гэдэг гих мэтийн юм шинжлэх ухааны тайлангуудыг бас дүгнж гаргаж ирсэн байгаа. Тэгээд нөгөө хүний гаргаж ирсэн нэхэмжлэлтэй харьцуулаад нөгөө хүний гаргаж ирж байгаа тэр тайлан гэх юм уу нэхэмжлэлээр гаргаж ирж байгаа үндслүүд нь ингэж магадгүй тэгэж магадгүй гэсэн нэг юм дандаа таамаг шинжтэй юм байгаа. Барьцгүй юмнууд үү те. Барьцгүй ингээл таасан л зүйлүүд байгаа шүү дээ. Гэтэл одоо энэ нөгөө талаас нь гаргаж ирж байгаа нотлох баримт гэх юм уу зүгээр. Энэ дээр бол ЦЕРН ерөөсөө нотлох баримт гаргаж өгөх үүрэг байхгүй, оролцох шаардлага байхгүй. Зүгээр л ийм паблик мэдээлэл нийтлэл орхисон. Түүнийг шүүх бол дурдсан байгаа юм зүгээр. Энд бол ингээд те бодтой одоо болж байгаа зүйлийг scientific-ийг нотлоод ингэж гаргаж ирж байна. Энийг дэлхийн нийтээр ямар ч эрдэмтэн мэдэх зүйл. Энэнгээр бол энэ таны яриад байгаа энэ таамаглал чинь ингээд эсэргүүцлэгдээд одоо тийм няцаагдчихж байна. Тэгэхээр таны нэхэмжлийг хүлээж авах боломжгүй гэдэг Америкт ингээд 3 удаагийн шүүхээр хэрэгсэхгүй болгосон байна. Гэтэл ингээд Америкт энэ асуудал дууссангүй. Йоо энэ ч нэг л хатуутай нөхөр гэж. Ганц мань хүн биш заяа. Европод өөр хүмүүс өөр ингээд улсуудад бас яг адилхан нэг Вагнертай адилхан хүн зөндөө байсан байна. Нэг Германы хиймч нэг одоо house theory гэж байдаг шүү дээ. Энэний нэг юм мэрэгчлэн Отто Рослер гэж хүн одоо LHC-гийн энэ хар нүх үүсэх эрсдлийг бас дахиж яг адилхан онцлоод тэгээ өөрөө юм бүр тооцоо судалгаа гаргаж ирсэн байна. Ойролцоогоор 4 жилийн дараа гэхэд одоо дэлхийг энэ хар нүхэнд дотроос нь иднэ. Ингээд тооцоод гаргаад ирсэн. За тэгээд яг энэ өөрийнхөө тооцооллын дагуу энэ ЦЕРН-ыг шүүмжлээд дүгнэлтийг нь одоо эсэргүүцээд энэ хар нүх бол тэр нөгөө Хокинсийн юугаар ууршихгүй ерөөсөө ууршихгүй гэдэг энэ дээр бат итгэл үнэмшилтэй байсан. За тэгээд энэ үнэмшилтээр үндэслээд 2008 оны 8 сард Европын холбооны хүний эрхийн шүүхэд хандсан байдаг. Хүний одоо Европын холбооны шүүхэд бидний амьд явах эрхийг зөрчиж байна гэдэг үндслээр занал хэлж байна гэж гомдол гаргасан байдаг. Гэхдээ одоо энэ хүний эрхийн конвенц заасан эрх бол зөрчигдөөгүй юм байна. Тэ ямар нэгэн эрсдэл байхгүй байгаа учраас таны амьд явах эрх чинь ерөөсө зөрчигдөөгүй байна гэдэг хариуг авсан. Тэгээ хоёрдугаарт нь дахиад дуртахад энэ ЦЕРН гэдэг байгууллага чинь өөрөө юм дархан эрхтэй, иммунитеттэй байгууллага учраас энэ хэргийг нь Европын холбооны хүний эрхийн шүүгч бас хүлээж авахгүй. Тэгээ jurisdiction байхгүй. За Германд бас нэг эмэгтэй яг нэрээ нууцлсан энэ хүн дахиад л яг адилхан үндслээр хар нүх үүсгэх гэж байна. Одоо дэлхийд ирэх амьдралыг устгах гэж байна гэдэг үндслээр шүүгүүд өгсөн. Мэдээж амжилт олоогүй. Тэгээ яг л адилхан түрүүнд Америкийн дээд шүүхтэр шийдсэн хэргийн зарчмын дагуу ирээдүйн таамаглал дээр үүсгэж одоо үндслэж шүүх шийдвэр гаргаж болохгүй гэдэг ийм нэг шийдвэрүүд гарч байжээ. Энэ ихтэй бас нэг бодол их гоё юм те. Одоо нэг тэр хүмүүсийн ач гэж хэлж болж байгаа байхгүй. Тэр хүмүүс ингээ янз янзын шүүх төгсний ачаар за ЦЕРН ямарчсан ингээд энэ тийм дурын нэг шүүх төгсөж болдгоо юм. Нөгөө талаас тэнцээ юм бас шинжлэх ухаанч мэдээллүүд ойлголтууд бий болж эхэлж штэ. Ирээдүйн таамаглал үндэслсэн дүгнэлтийг өнөөдөрт гаргахгүй гэдэг ийм лаглаг дүгнэлтүүд байсан. Яг нэг ингээд ойлголтууд бэхжээд яваад байна гэсэн үг шүү дээ. Тийм бид мэдэхгүй юм айлуусаа мэддэг болж шүү дээ. Яг үнэ. Нэг бодлын тэр хүмүүс баярлалаа гэж хэлэх хэрэгтэй. Тэгээд бас нөгөө талаараа эн чинь хин нэгэн итгээд ийм тэр айдсан дээр үндэслсэн ч гэсэн тиймэрхүү төрлийн таамаг бас байх нь зүйн хэрэг баг. Магадгүй энийг өөр өнцгөөс харах тэр боломжийг өгөх юм билүү. Тийм. Тэрээ энийг ингээд за зөв гэ бүгд итгэж явж итэл магадгүй хин нэгэн хүн өөрөөр харсан тэр нь ч зөв байх юм билүү. Тэ? Хүн болгон хардах хэрэгтэй гэдэг чинь. Хардах хэрэгтэй. Тэргээ хэрэгжүүлж болох юм. Гэхдээ энэ дээр би одоо ойлаа нэвтрүүлгийн цаг бараг дуусч гинөө.
төгсөж байгаа хаа. Төгсөж байгаа бах те. Ер нь бол хууль зүйн ойлголтын дээр шинжлэх ухааны тайлбар дүгнэлтүүдийг шүүх хэрхэн хүлээж авах юм бэ гэдэг нэг ойлголтын талаар бас нэг ер нь бол энэ хэргийн талаар ярихдаа анхны зорилго бол тэр байсан. Шинжлэх ухааны энэ тайлан дүгнэлт энэ нотлохоонуудыг шүүх хэрхэн шүүх дээр нотлох баримтын хэмжээнд үнэлэх юм бэ? Яг одоо хин нэгэн эрдэмтний жишээлбэл гаргаад ирсэн бэлгүүнийг бичсэн тайлан судалгааны үр дүнг би энэ яг бүр нотлох баримт гэж хүлээж авах ёстой юу? Гэтэл яг адилхан бэлгүүнийтэй адилхан хүн тэг яг адилхан эрдмийн зэрэгтэй доктор хүн бас нэг өөр эсрэг аргумент гаргаад ирвэл хинийх нь зөв байх юм бэ? Гэдэг чинь бас нэг хууль зүйн сонирхолтой ойлголт болно шүү дээ. Яг тэгэхээр шүүгч бол өөрийнхөө дотоод итгэл үнэмшлэрээ тухайн хэрэг маргааныг шийдэж байгаа тийм өөрөө юу гэж бодож байна. Гэхдээ мэдээж яг энэнийг шийдэхдээ би дураараа шийдчихгүй. Яг энэ ойлголтыг яг энэ төрлийн хэргийг хэн өмнө яаж шийдэжсэн бэ гэдгийг харгалзаж үзнэ. Тэгвэл хуульд эрх зүйн тийм гол концепцуудыг харна. Тэгэхээр яг энэ төрлийн ойлголт шинжлэх ухааны тайлан дүгнэлтүүдтэй холбоотой ойлголт нь 1993-аас 93 оноос ер нь нэлээд эрх зүйн салбарт хөгжиж эхэлсэн гэж үздэг юм байна. Тий 93 оноос эхлээд. Яг тэгэхээр энэ дээр нэг юм одоо эрх зүйн түүхийн хичээл дээр нэг үздэг хичээл гэх юм хэрэг болвол нэг юм 93 оны 6 сарын 28-нд Америкийн дээд шүүхэд гарсан нэг юм шийдвэр байдаг. Одоо хохирогчд нэм хоёр хүүхэд Джейсон Дауберт болон Эрих Шүлер гэдэг юм хоёр хүүхэд за эцэг нь төлөөлөд шүүхэд нэхэмжил гаргаад явжсэн. Тэгээ гол агуулга нь юу юм бэ гэхээр тухайн үед ингэж нэг эмийн компани нэг бөөлжил дотор мухааралтын эсрэг юм эмийг 1950 оноос хойш ингэж үйлдвэрлэсэн байна. Тэр ингээд мянган ээжүүд бүхэл хүмүүс уудаг эрүүл мэндэд огт аюулгүй гэдэг ингэж үздэг байсан. Тэгэхээр энэ эмийг ингэж бүр айл олон 10 жилийн турш хэрэгжилж ирсэн гэсэн. Тэгэхээр энийг уусныхаа үр дүнд хүүхдүүдэд маань ургийн гажиг үүсэт байна гэдэг агуулгатай нэхэмжлийг 1993 онд анх гаргасан байна. Өөрөөр хэлбэл яг энэ эмнээс болоод ургийн гажиг үүслээ гэдэг. Яг тэр хохирогч хүүхдүүдэд үүссэн ургийн гажиг бол үнэхээр аимшигтай. Энэ хоёр хүүхэд хоёулаа гаргүй төрсөн. За нэг нь болохоор ингээд гар хөлийн хуруунууд нь байхгүй огт ерөөс төрөлхөөсөө байхгүй. За нөгөө хүүхэд нь бол ингээд нэг хөл нь бүр ингээд маш богинохон. Тэгээд нэг гар байхгүй. Ерөөс ингээд ургийн гажиг нь бол өөр аимшигтайсэн. Тэгээд энэ эцэг эхчүүдийн гаргаж ирж ирсэн одоо юу гэмдэ аргументууд нь юу гэхээр генетикийн ямар ч өөрчлөлт байхгүй. Ганцхан уусан эм болвол ерөөсөө энэ нэг бүлжилтийн эсрэг энэ бендектин гэдэг эм л байгаа. Тэгэхээр энэ эмнээс л боллоо гэдэг ийм л аргумент байсан. За тэгээд энэ эцэг эхчүүдийг дэмжиж бас нэг юм шинжлэх ухаан гэх юм уу эрдэмтэн хүн нэгдэж орж ирж одоо юу гэдэг шинжээчийн байдлаар тайлан дүгнэлтэд танилцуулсан. Тэр нь болохоор ингээд яг энэ бендектин гэдэг эмэн дээр хийсэн судалгаагаа гаргаж иж танилцуулсан шүүхтэр. За энэ судалгаа нь ямар төрлийн эмнүүд байсан гэхээр амтан дээр хийсэн туршилтууд байсан. За тэгээд мөн энэ төрлийн эмийг ууж исэн олон арга хүнээс одоо санал асуулгын байдлаар авсан иймэрхүү тайлан судалгаа байсан. За тэгээд энэ өөрийнхөө хийсэн тайлан судалгааг шүүхэд гаргаж өгсөн байна. Тэгээд одоо шүүх энийг хүлээж авахгүй юу гэдэг чинь одоо яг энэ дээр ингэж нөгөө миний яриад байгаа жишгийг энд гаргаж ирсэн байхгүй. Энэ хүний тайлан дүгнэлтийг хэрвээ би хүлээгээд авчих юм бол үнэхээр яг энэ бендектин гэдэг эмнээс болоод энэ ургийн гажиг үнэхээр үүсчиж магадгүй юм байна гэдгийг нотлж байна гэж үзэх юм бол хэрвээ би хүлээж авахгүй бол яг энэ түрүүний ярьдгаар нөгөө таамаг байхгүй энэ эм яг одоо нэг шалтгаан толгой байна уугүй юу? Яг энэ эмнээс болоод энэ үр дүн гарсан уугүй юу? Энэ шалтгаан толгой нь нотлогдохгүй болчих шүү дээ. Тэгэхээр энэ хэрэг чинь ингээд хэрэгсэхгүй болчихно. Тэгэхээр энэ асуудал дээр шүүх шийдвэр гаргах хэрэгтэй болсон. За энэн дээр бол шүүх нэг ийм Fry стандарт гэдэг зарчмыг хэрэгжүүлсэн байдаг. Энэ нь ямар одоо зарчим бэ гэхээр энэ өөрөө бас нэг Fry гэдэг хэрэг баггүй. Тэндээс бас жишээ авсан гэсэн. Тэгээ энэ Fry гэдэг зарчим нь юу гэхээр хин нэгэн хүний эрдэмтний ялангуяа гаргаж ирж байгаа тэр тайлан дүгнэлт нь бол шинжлэх ухааны тийм нэг нийгэмлэгээр хүлээн зөвшөөрөгдсөн байх хэрэгтэй. Тэгжээж л энийг хүлээн зөвшөөрнө. Бусад эрдэмтдээр хүлээн зөвшөөрөх. Яг үнэ бусад эрдэмтд нь яг энэ хүний хийсэн тайлан дүгнэлтийг
хүлээн зөвшөөрсөн байх хэвээр. Тэгжиж л шүүх энийг нотлох хуримтай хүлээж авна. Яг энэ зарчмыг хэрэгжүүлээд тухайн хэргийг бол шүүх ерөнхийд нь бол хүлээж аваагүй. Яг тэр нөгөө тэр эрдэмтэн хүний хийж ирсэн судалгаа нь өөрийнх нь судалгаа байсан. Тэгээд энэ хэрэг бол дээд шүүх хүртэл явсан. The frying зарчим буюу одоо нөгөө general acceptance гэж юм байх хэвээр. Чиний хийсэн судалгааг чинь бүх бусад эрдэмтэд бүх биш л дээ. Ер нь нөгөө нэг албан ёсны эрдэмтдийн нийгэмлэг хүлээн зөвшөөрсөн байх хэвээр гэдэг юм гаргаж ирсэн. За энэ бол ингээд 93 оноос хойш шүүхүүдэд хэрэгжижсэн тест болж явсан гэсэн. Энэ төрлийн хэрэгүүд дээр дандаа за шинжлэх ухааны нотлох баримт гаргаж ирэх юм бол энийг за энэ тайлан дүгнэлтийг нь нийгэмлэг нь хүлээн зөвшөөрсөн. Ингээд тест болж явсан. За энэ хэрэг за яг энэ тест бол ингээд 1997 оноос өөр болж гисэн. Энэ нөгөө нэг general acceptance-аас гадна дахиад нэг юм 3 өөр тест шалгуур нэмж орж ирсэн байгаа. Энэ болохоор яг нэг шалгагдахуйц байдал гэж байгаа. Нэг онол арга техник ямар онол арга техник ашиглаж энийг нотлсон бэ? Туршилтаар батлагдсан юм уу? Энэ дээр туршилтаар гэдэг дээр амьтан дээр хийсэн туршилтыг шүүх огт хүлээж авах болсон одоо. Амьтан дээр хийсэн туршилтыг одоо ямар нэгэн байдлаар үр дүнгийн ашигтай байдлаар хэн нэгэнд ашиглуулах нь өөрөө хүнлэх бос зүйл. Хэдийгээр тэр туршилт нь магадгүй үр дүн зөв байж магадгүй. Гэхдээ үр дүнгийн бид нар хүлээн зөвшөөрч болохгүй. Зөв байсан зөвшөөрч болохгүй. Хэрвээ тэгэх юм бол хэн нэгэн зэнийг зэрэг ашигтай байдлаар ашиглаж учраас шүүхүүд энийг огт хүлээн зөвшөөрдөггүй. Дэлхий дээр одоо ер нь ихэнхдээ гэж бодож байна. Огт зөвшөөрөхөө бойсон. За тэгээд энэ хянан тохиолдолд байгаа эсэх гэдэг юм шинээр шалгуурууд орж ирсэн байгаа. Одоо нөгөө нийгэмлэгүүд нь тэгээд дээр нийгэмлэгээс гадна өөр яг хэн хянаж байна вэ гэдгээс. За тэгээд алдааны хувь гэж нэг бас нэг шинэ тест орж ирсэн байгаа. Мэдэгдэж буй эсвэл боломжит алдааных нь түвшин ямар юм бэ гэдгийг тест болгож оруулж ирсэн гэсэн үг. Тэгээ стандарт юм хяналтын механизм яг энэ тухайн хүний эрдэм шинжилгээний ажил дүгнэлтэн дээр нь байна уу гэх мэтчлэн энэ 4 том тест тавьсны үндсэн дээр шүүхтэр эрдэм шинжилгээний ажил үр дүн тайлан нотлох баримтаар хүлээж авахсгээ шийддэг болсон гэсэн. Тэгэхээр энэ бол гол санаа нь тийм нэг junk science-ийг л шүүхээр оруулахгүй гэсэн санаа шүү дээ. Тэ? Бүрэн боловсроогүй байгаа датаг ерөөсөө дата гэж хүлээж авахгүй гэж байгаа төсөл. Хоёул яг энэтэй холбоотой юуг бас нөгөө нэг миний химийн нэвтрүүлэг дээр ярина. За. Окей. Тэгээ яг шүүх нэг талаараа ингэж юм тест хийдэг болсон нь одоо өөрөөр хэлбэл шинжлэх ухааны аргументуудад ингэж нөгөө шүүхээс араа илүү юм хай стандарт тавиад хэлчихэж штэ тий. Ийм байна, тийм байна гэд хүн очиод гомдол мэдүүлэхэд шүүх хүлээж авахгүй баахан юм өөдөөс нь шаардна гэсэн. Тэгэхээр нэг талаар нь харах юм бол энэ дээр одоо шүүмжлэл байгаа л да, шүүмжлэлтэй тал бол байгаа. Магадгүй энэ нь том корпорациудад ашигтай байж магадгүй. Мөнгөтэй газруудад ашигтай байж магадгүй. Хэн дуртай нь очиод одоо ямар нэгэн химийн бодис үйлдвэрийн одоо ослч гэдэг юм уу те химийн үйлдвэрийн бодисноос болоод би хордчихлоо гэхэд тэрийг нотлох гэхээр маш өндөр хэмжээний тийм шалгуур өндөр юм шаардсан шүү дээ те нотлох хэрэгтэй болох нь. Тэгээ дээрэс нь энэ нэг ер нь иймэрхүү төрлийн ялангуяа эм бодисонд хордсон ч гэдэг юм уу иймэрхүү төрлийн асуудал ч өөрөө маш олон жилийн судалгааны үр дүнг шаарддаг. Тэрнээс ч зүгээр ингээд би энэ дээр нэвжил гарах гэсэн юм а чи над дээр нэг ингээд нэг юм тайлан бичээд өгөөч гэдэг ингээд тий эсвэл дүгнэлт гаргадаг ч бэлгүүнэ гэдэг ингээд бичүүлж болохгүй зүйл. Тэгэхээр энэ дээр ингээд маш олон жилийн бэлгүүнийн хөдөлмөр байж аж тэрийг би аваачих нь шүү дээ. Тэгэхээр хэн нэгэн хүн үйлдвэрийн осолд тухайн үйлдвэрийн ашиглаж байсан хортой бодисоос болоод ингээд хортцсон бол нотлоход маш хэцүү болчихж байгаа гэсэн үг байхгүй нөгөө талаараа. Тэгэхээр айгүй их тийм кинонод итгэж тий. Тий. Яг энэс олж ингэж маш олон хүмүүс хохирох. Нэг талаараа бас тэр шалгуур нь нэмэгдсэн, эрсдэл нэмэгдсэн гэж хэлж болох юм. Тэгээд тийм болохоор хүмүүс яг энэ шүүхийн энэ fry стандарт энтриг чинь юу гэж шүүмжлээд байгаа байхгүй юу? Том корпорациудад илүү ашигтай болсон гэж хэлээд байна. Гэхдээ нөгөө талаасаа энэ бол энэ хууль зүйн салбарт ийм нотлогдоогүй таамагласан
үнэн зөв нь мэддэхгүй junk science-ыг оруулж ирэхгүй гэдэг л энэ зарчмыг барьсан да. Ийм зарчим одоо тестүүдийг хэрэгжилж байна гэсэн. За тэгээд ойлоо өнөөдрийн ярих сэдв ийм байна да. Энэ хүрээд өндөрлөө гэх. Баярлалаа. Айгуу сонирхолтой байлаа. Ялангуяа одоо энэ нөгөө нэг тэр хуулийн стандартууд орж ирж байгаа нэг шинжилгээний зарчим, байгалийн шинжилгээний зарчмуудтай айгуу төстэй. Яг нь тэрийг хоёулаа хими дугаар дээр дэлгэрэнгүй яри. Тэгээд хэрвээ тийм манайхан үргэлжлэл сонсомоор байвал нөгөө нэвтрүүлэг рүү шилжээрэй. Баярлалаа. За баярлалаа. Өнөөдрийн дугаартай дугаарыг хамтран хүргэсэн бэлгүүнээдээ дахин баярлалаа. Хэргийн товч дугаарын өнөөдрийн дугаар та бүхэн YouTube-ийн Од Мөндөр суваг, NTV телевиз болон Од Мөндөр радио 83.3 107 хост долгионоор та бүхэнд хүрлээ. Дараагийн дугаараа иргэн уулзтлаа. Баяртай. Нэвтрүүлгийг хүлээн авсан Нарны аймгийн монголчуудаа баярлалаа. Од Мөндөр суваг нь энэ мэдчлэн таны мэдхүй мянган нэвтрүүлгийг 2026 оны 7 сарын 1 хүртэл та бүхэндээ хүргэх юм. Их хэлээрээ шинжлэх ухаан танин мэдхүйг түгээхийн үлсэд нэгтгэх хүсвэл та бидэнд хандив өгөх боломжтой. Жилдээ ганцхан удаа 100,000 төгрөгөөр биднийг дэмжснээр шинжлэх ухаан танин мэдхүйг түгээх энэ үйл хэрэг амжилттай үргэлжлэх юм. Од Мөндөр нэр дээрх Худлаа Хөгжлийн банкны дансгаа 4191 Тэг 4 518. Та 100,000 төгрөгөөр шилжүүлэхдээ гүйлгээний утга дээр нь өөрийн нэр болон утасны дугаараа заавал бичээрэй. 100,000 төгрөг хандалснаар Од Мөндөр сувгийн алтан гишүүн болох юм а. Шинжлэх ухаан танин мэдхгүй Монголд ялах болтугай.